Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Таныг өнөөдөр энд ирж бидэнтэй хамт байгаад баярлалаа. Өнөөдөр би та бүхэнтэй аль эртнээс мэддэг боловч энэ удаагийн шиг хичээл болгож зааж байгаагүй зүйлийн тухай ярилцахыг хүсэж байна. Мэдээж би энэ тухай ярьж хүмүүсийг хийхийг уриалж байсан. Харин одоо би та бүхэнд хэрхэн хувь хүнд сайн мэдээ тараах болон хүмүүстэй сайн мэдээг яаж хуваалцах талаар ярьж өгөхийг хүсэж байна. Та бусад хүмүүст Есүсийн тухай сайн мэдээ тараахын тулд өөрийнхөө нэрний өмнө сайн мэдээ тараагч номлогч гэж хэлэх шаардлагагүй. Миний бодлоор хүмүүс нэгээс нөгөөрөө маш их зүтгэхтэй, хичнээн зоригтой, дайчин байдаг ч залхмаар хүмүүст зүгээр л Есүсийн хайрыг харуулах гэж хичээдэг ба энэ нь минийхэр бол хамгийн ихэд бидний мэдэх хэрэгтэй зүйл бол өлсөөгүй байгаа хүмүүст хоол өгөх хэрэггүй шүү дээ. Амен. Би сайн мэдээнээс Иесус хизээч хүмүүст туслая гэж гуйж байгаагүй олж харсан. Тэр зүгээр л туслахыг хүссэн учраас л тусалсан. Тиймээс бид тийм их сүртэй байхаасаа илүүтэйгээр итгэлээ хин нэгэнтэй хуваалцаж ярьж байхдаа хит их сэтгэл хөөрөлтэй байхаас илүүтэй эмээг сэтгэлтэй байвал зүгээр гэж бодож байна. Бас би Бурханд бидэнд өөр аргаар ярих авьяас өгсөн гэдэгт итгэдэг. Бидэнд сайн мэдээ тараах нь бидэнд өгсөн авьяасын нэг гэж би бас боддог. Жишээлбэл зарим хүмүүс гадаа гудамжинд гараад сайн мэдээ тарааж намлахоор таслагдсан байдаг. Харин би бол тийм биш. Олон хүмүүс булан тойроод таарлцсан хүнтэй Иесусийн тухай ярьж чадна гэж бодож байна. Минийхэр бол надад таалагддаг арга барил нь миний хэрэглэж байгаа энэ үг юм. Тэр нь энгийн байх хэрэгтэй бөгөөд бид хийж байгаа бүх зүйлдээ таатай, тухтай байх албагүй. Бидэнд эвтэйхэн байна уу үгүй юу хамаагүй зүгээр л сүнсийг дагах хэрэгтэй. Гэхдээ бид бүхэнд Бурханаар туслагдсан авьяас өгөгдсөн ба энэ нь биднийг хөөрхийлөлтэй болгож хийхэд үнэхээр хэцүү байлгах ёсгүй гэдэгт би итгэдэг. Энэ нь зүгээр л энгийн байх болно. Юуны түрүүнд бид бүгд энэ бүгдийн төлөө дуудагдсан уу гэдэг нь чухал юм. Итгэгч хүн бүрт ариун сүнсээр удирдуулж хүмүүсийг Иесус Христээр нөхөрлүүлэх, чиглүүлэх чин хүсэлтэй байх ёстой гэсэн Библийн хариуцлага байгаа. Тэгэхээр Библиэлд 2 дугаар Коринт 5:18 дээр энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр бидний Христээр дамжуулан өөртөөгөө эвлэрүүлсэн юм. Ийхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. Бурхан Иесусээр дамжуулан тэрнтэй эвлэрүүлж байна. Тайлбарт хэлснээр тэр биднийг өөртөөгөө хөг нийлүүлэхийн тулд бидэн дээр ирсэн гэж хэлсэнд нь илүү дутагтай. Энэ дэлхий дээр маш олон хүмүүс Бурхантай хараахан хөг нийлээг байна. Тэд Бурхантай гэрээ хийгээгүй. Бид тэдэнд боломжтой бүх аргаараа тусалж байна. Иймээс тэр бидэнд эвлэрүүллийн үйлчлэлийг өгсөн. Харин одоо сайн сонсогдсон. Энэ хичээлд чухал зүйл нь үг болон үйлдэлээрээ бид бусдыг тэрнтэй эвлэрүүлж болох юм. Тэгэхээр миний бодлоор бид хамтдаа ажиллах хэрэгтэй. Миний бодлоор хүмүүст хэлэх нь чухал. Гэхдээ байгаа үйлдэлээр харуулах нь хамгийн чухал. Та энэ дэлхий дээрх хамгийн сайн хүн болж болох юм. Гэхдээ Христ бидний амьдралд ажиллаа хийгээг бол тэр хүнийг Иесус рүү хөтлөн дагуулж чадахгүй. Тэд таныг сайн хүн гэж бодож болох юм. Гэхдээ л тэднийг эзэнлүү хөтөлж чадахгүй. Та бусад хүмүүст уулзсан хүн болгонд сайн мэдээ тараадаг Иесус таны амьдралд юу хийснийг тэд тэрнийг хүлээж авах хэрэгтэй хэлэхээр зоригтой байж болно. Гэхдээ танд зөв зөвхөстэй үйлдэлсэн зүйлс амьдралтаа байхгүй бол та бараг юу ч хэлээгүй байснаасаа ч долоон дор байдалд орно гэсэн үг юм. Тэгэхээр манай нийгэмд байдаг нэлээд том асуудал бол Христэд итгэгчид дэлхийн хүмүүст сүнсний үр жимсийг харуулдаггүй, бас итгээрэй гэж хэлж байгаа шигээ зам байдал гаргадаггүй явдал юм. Бурхан бүх газраар өөрийн хүмүүсээ яг одоо сайн мэдээ тараахаар тарьсан байгаа гэдэгт би итгэдэг.
Би үйлдвэр болгонд дэлгүүр, оффист, сургуульд гэдэл бүх газруудад итгэгчдийг тариалагдсан байгаа гэдэгт итгэдэг. Бурхан нэг удаа надад би өөрийн хүмүүсээ хаа сайгүй тавьсан. Гэхдээ тэд гэрлээ асаах хэрэгтэй гэж хэлж байгааг мэдэрсэн юм. Бид эргэн тойрныхоо итгэгч найз нөхдийн дунд байхдаа зоригтой мэт байснаа. Харин жирийн хүмүүсийн дунд орохоор огт өөр хүн шиг байж болохгүй шүү дээ. Тэгэхээр 2 дугаар Коринт 5:20-д бид бол Христийн элчин сайдууд Бурхан биднээр дамжуулж ажиллаа хийдэг гэж хэлсэн байна. Энэ үг танд таалагдж байна уу? Бид бол та бол Иесус Христийг төлөөлж байгаа бөгөөд Бурхан өдөр бүр хүн нэг бүрийг хэн нэгнийг Христ рүү авчрахын тулд хэрэгэлдэг. Харин энийг өөр арга барилаар хийдэг гэж би боддог. Тэгэхээр тэрний өмнөөс танаас гуйж байна. Энэ тэнгэрлэг гуйлтыг аваад Бурханы эвлэрүүллийн ажлыг хийгээч гэж байна. Ром 1:16 дээр би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны түрүүнд Иуди түнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн гэсэн байна. Бид бүгд хүмүүсийг Иесус Христээр авчрахаар дуудагдсан. Бидний хүн нэг бүр нэг ч итгэгч үлдээхгүйгээр бүгдээрээ л Иесус дээр хүмүүсийг авчрахаар дуудагдсан бөгөөд энэ гол суурь зүйлийг би танд хэлж өгөхийг хүссэн юм. Бид бүгд л үйлчлэлтэй. Итгэгч хүн бүрт байх 2 үйлчлэл байдаг. Энэ нь зуучлал болон эвлэрүүллийн үйлчлэл юм. Танарт бүгд нь энэ үйлчлэл байгаа. Гэхдээ бид зүй зохистой хийх хэрэгтэй. Бид ичих хэрэггүй. Зүгээр сайн байхын тулд дэлхийн хүмүүсийг хилдгээр Библиэрээ хүмүүсийн толгой дундуур нүдэж Иесусийн тухай хоолой мэдэн чалчиж тулгаж байгаа бол энэ тийм ч сайн биш юм. Тэгэхээр Иесус биднийг хүмүүсийг барьдаг загасчин болгоно гэж хэлсэн. Энэ сонирхолтой байгааз далай, тэнгис, голд байгаа бүх загсыг барина. Мэдээж тэрнийг барихын тулд өөр төрлийн хэрэгслүүд хэрэгтэй л. Тэгэхээр миний хэр бол дэлхийн арга зам нь хүн бүрт адил зүйл үйлчилдэггүй. Тэгэхээр бид олон янзын сайн мэдээ тарах зарчимд суралцаж тэр бүгдийнх нь аль нэг нь ямар нэгэн хүмүүс таарч тохирох ба. Харин та буруу хүнд нь буруу маягаар хэлбэл тэднийг Христ рүү авчрахаасаа илүүтэй түлхэх болно. Тэгэхээр бид мэдээж ийм байдалд орохыг хүсэхгүй. Бидэнд гүйцэтгэх гэрээ байгаа бөгөөд тийм болохоор бид хийж байгаа зүйлдээ хэд сэтгэл хөдлөлөөр хандхаас илүүтэй Бурхан биднийг хэрхэн хийгээсэ гэж хүсэж байгаа нь чухал юм. Бас зарим загаснууд тодорхой удирдалд баригддаг нь надад их сонирхолтой байна. Яагаад гэвэл бид зарим хүнийг Христ рүү хөтлөхөд найз уу, танихгүй хүн үү, хэн ч вэ таарсан улирал нь биш ээж болно гэсэн үг байх нь. Магадгүй та ямар ч улиралд ямар ч хүмүүс Христийг хүлээж авч болно гэж бодож болох юм. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүн болгонд амьдралынх нь үе гэж байдаг бөгөөд тэдэнд магадгүй өөрчлөгдөхөд бэлэн тийм цөхөрсөн үе ч юм уу эсвэл Бурхан тэдний зүрх сэтгэлийнх нь асуудлыг шийдэхээр нөхцөл байдал бий болсон ч байж болох юм. Нэг удаа нэг эмэгтэй надад би үнэхээр сайхан амьдралтай байсан боловч надад амар тайван байгаагүй. Надад сэтгэлээр унахаар юм ер нь байгаагүй боловч би амар тайван байгаагүй. Тиймээс л би Бурхантай нөхөрлөхийг ирж хайсан гэж хэлсэн. Тэгэхээр дэлхий дээрх сая хүмүүс иймэрхүү байдалтай байгаа бөгөөд тэдэнд амар тайван баяр баясгал байхгүй байна. Бүх Христ итгэгч бид бүгд нэг зүйл хийж чадна. Энд байгаа бүх хүмүүс, зурагт үзэж байгаа бүх хүмүүс нэг зорилгол тавих хэрэгтэй. Өдөр бүр гадагшаа гарахдаа энэ дэлхийд амар тайван баяр хөөргийг харуулах хэрэгтэй. Зүгээр л амар тайван баяр хөөртэй бай. Энэ бол шинэ гэрээ хэлэлцээр шүү. Бид энэ дэлхийн хүмүүсийн төлөө ялангуяа ажил дээрээ амар тайван баяр хөөртэй байгаарай. Ягаад гэвэл дэлхийн хүмүүс тийм биш байдаг. Тэд аз жаргалгүй амар тайван биш байна. Харин бид бол дэлхийх биш. Гэхдээ дэлхий дээр байна. Миний бодлоор хүмүүсийн анхаарлыг татах нэг зүйл бол та юу ч болж исэн үргэлж амар тайван болон баяр хөөртэй байх юм. Би зүгээр л маргацганаж баярлах талаар хэлээгүй шүү. Харин танд байнга баяр баясгал байвал хүмүүс гайхаж эхэлнэ. Тэгээд чамд надад байхгүй юу байгаа болоод чи ийм өөр байгаа юм бэ гэж
гайхаж эхэлнэ. Миний итгэдэг зүйл бол бид амьдрал дээр тэднийг жаахан өсөглөн болгох хэрэгтэй. Бид чинь гэрэл давс шүү дээ. Тэгэхээр үнэхээр бидний амьдрал хүмүүсийг өлсгөх хэрэгтэй гэдэгт итгэдэг. Надад амар тайван байгаагүй гэж өмнө нь хэлж байсныг санаж байна уу? Би замбраагүй гэр бүл төссөн, орилдоод, маргалдаад, үргэлж ууралцаагаад л үннээр хэлэхэд би амар тайван байна гэдг нь юу гэдгийг мэддэггүй байсан. Би Дэвтэй гэрлэхэд тэр ерөөсөө л амар тайвны төлөөлөл байсан ба. Хэсэг хугацааны дараа надад сонин санагдаж байсан учраас би чи бидний дунд байгаа энэ олон асуудлуудад сэтгэлээр унжээж болно гэж хэлэхэд тэр яагаачгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа би тэрний энэ байдлыг хүсэж эхэлсэн. Тэр ийм байж болоод байгаад би ч бас болох юм байна гэж бодсон. Тэгэхээр яг одоо намайг үзэж байгаа. Танд гэж хэлэхэд та одоо амьдрал дээрээ баяр хөөртэй бай, амар тайван бай. Тэгээд юу ч болсон та яагаад ийм баяртай байгаа юм бэ? Та яаж ийм амар тайван байна? Энэ дэлхий дээр болж байгаа зүйлүүдээс та яагаад айхгүй байна гэж тэд асуухт нь танд боломж гарч би ч бас тань шиг байсан ийм үе надад байсан гэж хариулах болно. Би хүмүүст би ч бас ийм л байсан гэж хэлэх дуртай. Хүмүүс таныг төгс танд ямар ч асуудал байхгүй гэж бодоход битгий хүрэг. Би ч бас тийм л байсан. Миний амьдралд айдастай үеуд байсан, бас үргэлж санаа зовдөг байсан. Би үргэлж сэтгэлээр ундаг байсан бөгөөд Иесус Христтэй уулзнаар би амар тайвныг олж тэрэнд найддаг болсон. Үнэхээр би ямар нэгэн юм хэлэх шаардлагагүй. Хэрвээ тухайн хүн өөрөө сонирхож байвал өөрөө асуух болно. Яг тэр үедээ асуухгүй болно. Гэхдээ л дараа нь танаас заавал асуух болно. Миний хүргэн хүн нэг зүйл хэлсэн нь үнэхээр гайхалтай зүйл байсан. Тэр загасчин байсан ба надад тэд загсанд явах дургүй, харин барих дуртай гэж хэлсэн. Харж байна уу? Энд чинь олон Христэд итгэгчдийн дуртай зүйл шүү дээ. Тэд нэр өгөөш авахд бэлэн байгаа хэн нэгэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байхад нь цаг гарган цагаа зарцуулж чаддгүй. Өнөөдөр миний хэлхийг хүссэн зүйл нь та хүмүүсийн амьдралд зарим цагаа зарцуулахад бэлэн үү? Бид нар заримдаа ийм байх хэрэгтэй байдаг. Миний дуртай байсан багш Watch Money гэдэг хүн хэрвээ бид үнэхээр хүнд тусламаар байгаа бол тэдний хаана байгаа газарт олж очиж уулзах хэрэгтэй. Бид нэр өөрсдөө байгаа газараа авчрах хэрэггүй гэж хэлдэг байсан. Гэхдээ одоо энэ хүн байхгүй болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таныг орой болгон үйлчлэх хүмүүс чинь байгаа юм чинь гэд нутгийн уушин газар суугаад бай гэсэн үг юм. Энэ нь тэдэнтэй өдрийн хоол идэж болохгүй гэсэн үг бас биш. Та нарыг тэдэнтэй найзлах хэрэггүй гэж хэлж байгаа ч юм биш. Харин энэ дэлхий дээр хүмүүс олон янзын бухимдалтай, асуудалтай. Тиймээс бид өдөр бүрийнхээ амьдралд хийх зүйл юм. Би ч бас энэхүү дахин хиймээр уран зэрэг авчлаа. Аав минь энэ өдөр хэн нэгнийг тань руу авчрахад намайг хэрэглээсэй гэж би хүсэж байна. Та надад туслах хэрэгтэй байгаа хүнийг харуулаач. Миний явах замд тусламж хэрэгцээтэй байгаа хүнийг байлгаач. Бидний эхний хийх зүйл нь энийг хийхийг хүсэж нээлттэй байх хэрэгтэй. Тэгээд бидний эргэн тойронд байгаа аврагдаагүй хүмүүст шууд Иесус Христийн тухай ярихаас өмнө та эхлээд цаг гаргаж тэр хүнийхээ төлөө залбирах хэрэгтэй. Тэднийг өгөөш авахд бэлэн тэр хугацаанд нь тэдэн рүү очих хэрэгтэй. Эзэн тэдний зүрх сэтгэлийг зөөлрүүлдэг. Яагаад гэвэл тэд байгаа амьдралынхаа хэв маягт сэтгэл хангалуун биш байдаг. Яагаад гэвэл тэд нар таны өмнө өлссөн байдаг. Тэднийг нээ. Эзэн тэдний нүдийг нээх болно. Миний сүүлийн үед олж мэдсэн зүйл бол энэ дэлхийн хүмүүс нэлээд олон хүмүүс юм харахгүй сохор байна. Тэд нар юу ч ойлгодоггүй. Тэгэхээр заримдаа бурхнаа алга болгочхоод яаж амьдралаа зориулах болж байна. Тэгэхээр би ерөөсөө ойлгохгүй байна. Зүгээр л тэдний нүдэн сохор байна. Тэд юу ч харахгүй байна. Тэгэхээр бид бурхан тэдний нүдийг нээгээсэ. Тэгснээр тэд юу алдаж байгаагаа олж хараасаа гэж илүү залбирах хэрэгтэй. Би танарт нэг жижигхэн түүх ярьж өгье л дөө. Би дөнгөж шинээр эхэлсэн залуухан итгэгч байх үедээ би бурхантай хамт үнэнчээр алхаж байсан үе гэж хэлмээр байна. Би гудамжинд сайн мэдээ тараадаг цуглаанд хамрагддаг байсан ба өнгөрч яваа хүмүүс сайн мэдээний хуудас тараадаг. Тэгээд инээмсэглээрээ Иесус тань тайртай гэж хэлдэг байсан.
100 би хэсэг эмэгтэйчүүдтэй хамт Фентонд байдаг хүнсний дэлгүүрийн доор гаражид 10,000 тараах удас машины салхивчинд тавьж ирсэн. Энийг би хэн нэгэнд тусалж байна гэдэгтээ итгэлтэй байсан. Би хийж байгаа зүйлээ бурхан надад өгсөн дуудлага гэж бодож байсан. Гэхдээ энийг хийж явахдаа би 50 байдаггүй байсан ба чуулган л хий гэсэн учраас хийгээд байгаа юм шиг. Хэрв энийг хийхгүй бол та бурханд хайргүй гэдэг байгаа юм шиг л байсан. Бид бурханы бэлэг авьяасыг аваагүй байхад нь тэр зүйлийг хиймээргүй байхад нь хийхгүй л болохгүй гэж өөрийгөө буруутгах байдалд хүмүүсийг хүргэхгүй гэдгээс болгоомжлуулав. Дахиад хэлье. Хэрвээ бидэнд тэр зүйлийг хийх авьяас байх юм бол бид бусдыг хийх хэрэгтэй гэж найддаг. Тиймээс тэднийг хийхийг хүсэхгүй байх гэж шүүж хэлдэг. Тэд биднээр хийлгэх гэсэн зүйл нь хагас сайн өдрийн өглөө болгон гудамжинд гараасай л гэж хүсдэг байсан. Бид хотын төв болох ариун Луис руу явж тэгээд л хүмүүст Иесус танд хайртай, энийг танд өгье гэдэг байсан. Би ч явдаг байсан ба миний энийг мартдаг зүйл нь миний эхний өгсөн хүн миний гараас шүүрч авсан. Яг үннийг хэлэхэд тиймэрхүү маягийн сайн мэдээ тараах ажил надад таатай санагдаагүй. Гэхдээ л би одоо энийг зургатаар ярих нь зөв үү буруу юу гэж бодож байна. Гэхдээ би зөв гэж бодож шүү. Яагаад гэвэл бид бурхан биднийг бүгдийг хэрэглэхийг гэхдээ бүгдийг өөр өөрөөр хэрэглэхийг хүсдэг учраас хүн бүр өөр өөр байдаг болохоор тэдэнд хүн бүрт өөр өөр өгөөш хэрэгтэй бөгөөд хүн бүр л адил өгөөш хэрэглэвэл олон загас байгаа боловч бид огт барьж чадахгүй гэдгийг бүгд мэдэх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр бид бурхан намайг яаж хэрэглэх бол гэдэгт маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гэхдээ үннийг хэлэхэд 37 жилийн өмнө тэд биднийг шахаж хүмүүстэй уулзуулж Иесусийн тухай тэдэнд ямар нэгэн байдлаар яриулдаг байсан. Эндээс миний харсан зүйл бол би гармааргүй байдаг байсан ба яагаад гэвэл сүнсээр өдөрдүүлээгүй. Тэгээд би хэн нэгэнд тэрний тухай ярихад бэлэн биш байгаа юм чинь би чи Иесуст тийм их хайртай биш байхаа гэж өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Мэдээж хүн бүр хувь хүнд сайн мэдээ тараахад оролцох хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ яг танд тохирсон болон нөгөө үйлчилж байгаа хүнд чинь бас тохирох арга барилыг олох нь чухал юм. Тиймээс би та бүхэнд баг хүн болгонд таатай байхаар хэдэн санаа хэлхийг хүсэж байна. Хүмүүсийг өөртөөгөө хамт чуулганд яваач гэж өр. Мэдээж амархан тийм үү? Тийм үү? Би 9 настай байхдаа нэгэн хотод хамаатнуудад очлох үедээ чуулганд явж дахиж төрсөн. Харж байна уу? Таныг бурхан яаж хэрэглэхийг та хизээч мэдэхгүй. Тэгэхээр урилга өгөхөд буруудаад авах зүйл байхгүй. Та жижиг библи судлалын бүлэгт хүмүүсийг ирэхгүйгээр иймэрхүү газарт хүмүүс тухтай уур амьсгал нь таатай байдаг. Хэрв та энэхүү конференцэд ирж байгаа бол хэн нэгнийг хамт ирэхгүйгээр хүмүүст энийг хэлэхэд хүмүүс зүгээр л инээдэг. Гэхдээ энэ үнэн шүү. Хүмүүсийг орой хоолнд ир. Хүмүүсийг хоолнд ирвэл хүмүүс бараг бүгдийг хийхэд бэлэн байдаг болохоор тэднийг сайн хоолны газар олоод өр. Тэгээд тэдэнд энэ конференцэд очино гэж хэл. Эсвэл та хэлэхгүй юм болов? Та магадгүй Жойс юу н танхаа шүү дээ. Эднэр юу ч хийж бодох юм бэлээ гэж бодож байна. Магадгүй тэд нар юу гэж бодох бол энэ дээр л бид нар зоригтой байх хэрэгтэй. Бид нэр хүмүүс юу гэж бодох бол гэдэгт санаа тавиад байх шаардлага байхгүй. Бидний хийх хэрэгтэй зүйл бол тэднийг хүчлэх биш зүгээр л урахд болно. Тэд заа гэж хэлж болох юм, үгүй гэж хэлж болох юм. Гэсэн ч та тэдэнд боломж өглөө шүү дээ. Тиймээс таныг ямар нэгэн байдлаар сайн мэдээнд оролцоосай л гэж хүсэж байна. Дараагийн таны хийж болох зүйл нь сайн мэдээний хуудас ном болон тохиомлыг гаргах болгондоо танд аль тухтай байгаа, ойр байгаа тэр газартаа авч явж. Тийм ээ. Миний охин Сандра хайрцаг дөрөн миний номнуудаас машиныхаа арын багажинд авч явдаг юм. Миний охин Сандра хайрцаг дөрөн миний юмнуудаас машиныхаа арын багажинд авч явдаг. Жишээ хэлэхэд тэр дэлгүүрт тооцоогоо хийж байхдаа л маш найзлахаг болохоор танаар сони юу вэ гэхт нь надад бол сайн өдөр байрсангүй. Надад ч хэцүү өдөр байлаа гэж ярьдаг. Бид нар ёстой онцгой юм а гэдэг үгийг л хүмүүст хэлээд байхын оронд өө тийм үү яана би таны төлөө залбирч өгнө гэх мэтээр ярьж тэгээд хэлснээрээ залбирч явах хэрэгтэй.
Хэн нэгэнд таны төлөө залбирна гэж хэлэх нь би таны төлөө санаа тавьж байна гэж байгаатай яг адилхан шүү дээ. Эсвэл та ийм хэцүү байдалтай байгаад тань харамсалтай байна. Бурхан танд хайртай гэдгийг үргэлж санаж яваарай гэж хэлж болно. Нэг иймэрхүү энгийн байхтал болно. Иймэрхүү зүйлийг хийхдээ нэг их айхгүй байхаа гэж бодож байна. Хүмүүс юу гэж бодох болоо гэж санаа тавих юм бол энэ бол нэлээд том асуудал болно. Тэгээд охин маань гарч машин дээр очиод нам аваач өгдөг. Тэрэнд байгаа нэг давуу тал нь тэрээр энэ намайг миний ээж бичсэн юм. Та таалан уншаарай гэж хэлдэг. Тааж бас ингэж болно шүү дээ. Энэ намыг манай сайн найз бичсэн юм аа. Танд таалагдана гэдэгт итгэж байна гэж болно. Та загсанд явхад бил нүү? Эсвэл зүгээр барьмаар байна уу? Миний бодлоор бол хувь хүнд сайн мэдээ тарах хамгийн сайн арга нь хүмүүсийн өмнө өөрийнхөө амьдрах бөгөөд тэдний Христэд итгэгч гэдгийг чинь мэдчих үедээ гэж айж ичих биш юм. Та миний хажууд байнга байгаач намайг бурханд хайртайг мэдхүү. Эсвэл өдөр болгон тэдэнд хандан би таны төлөө залбирсан тэр зүйлийн тань төлөө залбирсан. Эсвэл бид нар бурханд итгэсэндээ үнэхээр талархаж байна гэх мэт зөвхөн ярьсан зүйлүүд нь зүгээр л жижиг зүйл бөгөөд энэгээр хүмүүс таныг юунд итгэдгийг тань мэдэж аавна. Тэгээд энэ хүн юу ямар шүү хүн бэ гэдэг мэдрэмжтэй бай. Би тэдний зүрх сэтгэл нэгтгэхийн төлөө хэсэг залбирах хэрэгтэй юу? Бурхан тэдний зүрх сэтгэлийг зөөлөхийн төлөө залбирах хэрэгтэй юу? Заримдаа та өөр нэгний тарьсан үрийг зөвхөн усалдаг. Заримдаа та үр сулгадаг ба ургацыг харахгүй байж болно. Өөр хэн нэгэн ирээд усалж тэгснэр үнэндээ бурхан ургацыг хураах болно. Бидний хийх зүйл бол бурханд нээлттэй байж тэрний хүснийг хийх юм. За өнөөдөр энэ хичээлээ Матай 5 дахь бүлгээр дуусъя. Та бол дэлхийн гэрэл. Толгод дээрх хот нуугдаж чадахгүй. Хүн дэнлүү асаагаад савны дор тавьдаггүй. Энэ нь бургасан сагс байх. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг. Тэгэхээр бүтэн сайн цуглаанд л гэрлээ асаах хэрэггүй. Тэгснээ нэгдэхээс ажилдаа очиод толгоогоо бургасан сагсан дотор нуугаад л хинч таныг Христ итгэгч гэж шүүхгүй, шүүмжлэхгүй. Тийм байж болохгүй. Хүмүүсийн өмнө гэрлээ асаа. Тэгснээр тэд ёс зүйд тань сайн магтууштай байгааг болон сайн үйлдэлүүдийн тань хараг. Тэгснээр тэнгэрт байгаа эцгийг тань мэдэж алдаршуулж, магтаж хүндлэх болно. Би хүмүүст энийг байнга заадаг ба гэмтэх хүмүүст үйлчлэх хамгийн гайхалтай бөгөөд сайн арга зам нь ялангуяа танд жаахан бүдүүлэг хандаж, шүүмжилж, буруутгаж байгаа хүмүүст хандан тэдэнд хэрэгтэй зүйл байгаа бол тэрнийг нь хийж өгч туслах юм. Би танд энэ хичээлийг зааж байгаа нь Христэд итгэгч бид өөрсдийгөө буруутгадаг шалтгааны нэг нь өөрсдийгөө Христэд итгэгчдээр хүрээлүүлдэг ба энэ тухтай амар байдаг. Тэгээд өөрсдийгөө үл итгэгч хүмүүст үйлчлэх үйлчлэлд ерөөсөө тавьдаггүй. Гэхдээ мэдээж бидний дотор тийм ч олон биш байгаа л да. Бид өөрсдийн христчин соёл дотроо л нөгөө л христчин хэлээрээ христчин номтойгоо христчин CD тэгээд л христчин найзуудтайгаа христчин хөгжимтэйгөө л хизээч энэ орчносоо гарахгүй байсаар л. Бидэнтэй хамт ажилладаг пастор Майк надад нэг удаа маш гайхалтай зүйлийг хэлсэн. Бас би энд нь үнэхээр дуртай байсан. Тэр гадуур зарим зүйлийг цуглуулахаар гарсан. Тэгээд би чи яагаад гэртээ дасгалаа хийдэг юм бэ гэхэд нь тэр би албаар биеийн тамирын заал руу явдаг. Итгэгч биш хүмүүстэй уулзаж болох цөөхөн газрын нэг нь гэж хэлсэн. Энэ нь надад таалагдсан бөгөөд тэрний хийсэн нэлээд зүйлүүдийг би дуртаагүй л байна. Тэр албаар хүмүүс рүү очдог гэсэн. Тэр Христэд итгэгчид дээр нөгөө хийдэг зүйлээ хийж харуулахын тулд биш, харин албаар тэднийг сонгож очсон нь Бурхан тэдэнд хэрэгтэй учраас тэдэнд дэр очсон байна. Амен. Тэгсэн тэр саяхан надад Бурхан намайг энэ жил танихгүй хүмүүсийг хайрлаарай гэж зүрх сэтгэлд минь хэлсэн гэлээ. Тэгэхээр би тэр чамд хэлсэн болж дээ. Би харин найзтайгаа л ажилласан хэвээрээ байгаа шүү дээ гэж хэлсэн. Би тоглож байна. Гэхдээ л Христэд итгэгчид бид өөрсдөө итгэгчдээр хүрээлүүлжгээд л үл итгэгчдэд үйлэх боломж өрөөсөө олгодоггүй. Матай 9-р бүлгийн 1 ишлэлээр дуусгая. Би улан сүүлийн ишлэлгээд дуусгачихсан шүү дээ. Гэхдээ би үннийг хэлээг байна. Матай 9:10 Есүсийг айлд ширээнд тухлан байтал татвар хураагч нүгэлтнүүд олноор ярьж Иесус ба шавь нарын хамт тухлан суув гэж. Та төсөөлтөө тэр үеийн шашны нөхдүүд юу гэж хэлсэн бол тэр хорон мөг хүмүүстэй болон дагалдагчдтайгаа тэр нэг ширээнд суулсан байсан. Тэд нарыг угтаж аваад тэдний дэлхий дээр хамгийн дажгүй хүмүүс болчихсон юм шиг л байсан.
Фарисеучуд хараад тэд нар хана багш чи яагаад татвар хураагчдтай гэмтэй хүмүүстэй хамт хооллож байгаа юм бэ гэж хэлсэн. Харин Иесус энийг сонсоод тэрээр хүчтэй болоод сайн байгаа нэгэнд нь эмч хэрэггүй, харин сул дорой болон өвчтөд нь хэрэгтэй гэж хэлсэн. Би энийг гэртээ үзэж сууж байгаа хүн болгонд болон энд сууж байгаа та бүхэнд хэлхийг хүсэж байна. Бурхан биднийг хэрэглэхэд бүгдээрээ бэлэн нээлттэй байцгаая. Христэд итгэгч хүн бүр өглөө болгон гэрээсээ гарахдаа Бурхан минь өнөөдөр миний замд хэн нэгэнд тааралдаж та намайг тэр хүнийг тань руу дагуулхад тусалж хэрэглээч гэж хэлбэл юу болох вэ гэдгийг төсөөлж чадахгүй байна. Өнөөдөр хэн нэгэнд намайг үлгэр жишээ болгооч. Өнөөдөр таны хаанчлал ирсэн хэн нэгэнд туслахад надад юу хийх юм заагаач. Би таныг ийхүү эхлэсэй гэж хүсэж байна. Дэлхийн хүмүүс руу оч, баяртай, найдвартай бай. Цаг их орохгүй. Тэднийг эзэнлүү хөтлөх гайхалтай боломж гарч байна. Өнөөдөр үзэж байгаа хүмүүс дотор олон хүмүүс Иесус Христтэй хувийн харилцаа тогтоож амжаагүй байгаа. Тэгээд та хэн нэг нь над дээр ирээд сайн мэдээ тараахгүй юм байна да гэж бодож байгаа бол би яг одоо танд сайн мэдээ тарааж байна. Таныг би Иесус Христ таны төлөө амьаа төлсөн, хайртай, тэр таныг имийг өөртөө авсан гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тэр таны шийтгэлийг авсан бөгөөд таны хийх зүйлэл итгэх юм. Гэмт амьдралаасаа салахад бэлэн байж тэр хим гэж өөрийгөө хэлсэн тэрэнд нь итэг. Би тантай хамт залбирмаар байна. Дэлгэцэн дээр гарч байгаа дугаарлал устдаж та илүү тайлбар, илүү мэдээлэл авч болно. Бас та залбируулж болно. Хэрвээ та утсран залгавал бид танд миний бичсэн амьдралын шин зам гэдэг жижиг тохиомлыг өнөөдөр үнэгүй бэлэг болгон өгөх болно. Хэрвээ та Христийг яг одоо өөрийн аврагчаар хүлээж авах хүсчээвэл миний залбирах энгийн залбирлыг дагаад хэлээрэй гэж хүсэж байна. Бурхан эцэг минь ээ. Би танд хайртай. Иесус би танд итгэж байна. Та надад хэрэгтэй. Би гэмтэй хүн. Миний хийсэн бүгдийн төлөө намайг уучлаарай. Би гэм нүглээсээ салж тантай хамт байхыг хүсэж байна. Би Иесуст Христэд итгэгч болмоор байна. Би Иесусийн дагалдагч болмоор байна. Би таныг хүлээн зөвшөөрч байна. Иесус ээ. Би итгэлээр гуйж байна. Байгаагаар минь хүлээн аваач. Таныг ямар байлгахыг хүссэн шиг байхыг хүсэж байна. Амен. Та магадгүй хөх ийм амархан гэж үү гэж бодож болох юм. Тэгвэл би хэлье. Тийм ээ, ийм энгийн. Тэгэхээр та аль хэдийн христчин болсон бол дараа нь танд зарим нэг зүйлийг өгөхийг хүсэж байна. Бид одоо амьдралын шин зам номыг 5-5-аар нь багцлана. Хэрвээ та Бурхан танд үүд хаалгаа нээсэн үед энэ материалыг хүнд өгөхийг хүсэж байвал та энэ 5 номыг аваарай. Тэгээд Бурхан юу хийхийг харж болно. Өнөөдөр бидэнтэй хамт байсанд баярлалаа. Бид танд хайртай, Бурхан таныг ивэх, тэр таны амьдрал зориулсан гайхалтай төлөвлөгөө байгаа. Бэ хэн гэдгээс үл шалтгаалan, юу хийснээс үл шалтгаалan. Харин та бол та учраас би тэрнтэй харилцаатай баймаар байна. Тэр миний төлөө амиа өгсөн. Бүх зүйлийн төлөө одооноос эхлэн туулж үзхийг хүсэж байна. Энэ бүхэн таны зүрх сэтгэлд болон хийж байгаа бүхэнд чинь байгааг та мэдэрч байгаа нь үнэхээр гайхалтай. Энэхүү Joyce Meyer-ийн амьдралын шин зам номыг үнгүй авч шинээр амьдраарай. Тэгээд Христ доторх шин амьдралаа ойлгож итгэлтэй байгаарай. Joyce Meyer оргоор зочиж үзээрэй. Мөн хуулбарыг авч болно. Христэд итгэгчид бид эзний тушаал ямар чухал болохыг мэддэг. Гэхдээ итгэгчдийн зөвхөн 7% нь итгэвтэйгээр сайн мэдээг хуваалцдаг байна. Энэ нь үнэхээр харамсалтай хэдиж бид энийг өөрчилж чадна. Би таныг 5 дугаар сарын 25-ны өдөр энэ дэлхийн олон мянган итгэгчидтэй хамт сайн мэдээг дэлхийд даяар түгээх аянд нэгдэхийг уриалж байна. Сайн мэдээг дэлхийд даяар тараах аянд оролцох нь маш хялбар бөгөөд та сайн мэдээг нэг л хүнд хуваалцахад болно. Энийг хэтэрхий хүн дээр хүлээж авах хэрэггүй. Христ бидний амьдралд хийсэн зүйлсийг итгэгч бүр бусдтай хуваалцаж чадна. Бурхан таныг дуулууртай зүрх сэтгэлтэй байгаасаа гэж л хүсдэг. Та Билли Грэм юм уу эсвэл Joyce Meyer шиг байх албагүй. Зүгээр л өөрөөрөө байхад л болно. Тиймээс Бурхан таныг хэнтэй сайн мэдээ хуваалцуулахыг хүсэж байна гэдгийг олж мэдхийн тулд залбирч төлөвлөгөө гарган дагахад л болно. Итгэгч бүр 5 дугаар сарын 25-ны хагас өдөр нэг л хүн сайн мэдээг хүргэх аянд нэгдэцгээе.